Тэгэхээр өнөөдрийнхөө бичлэгээр би нилээ нухацтай нэг сэдвийн талаар одоо ярилцахгүй бол үнэхээр болохгүй нэ гэж бодож байна. Энэ бол манай Монгол улсад зүгээр л энгийн үзэгдэл шиг хэдэн жилээрээ ингээд хэдэн үеэрээ ингээд зүгээр энгийн тоохгүй хайцсан сэдв байгаа байхгүй. Энэ болохоор өсвөр насны хүүхдүүдийн хоорондох бие биенийгаа дээрлэхэлттэй. Тэгээд өсвөр насны хүүхдүүдтэй тавьдаг анхаарал халамж эцэг их ингээд. Энийг яг өөр дээрээ тохиолдсон явдуулаас ингээд та нартай ингээрээ. Би бол багадаа бол маш хөдөлгөөнтэй тийм сахилахгүй хүүхд байсан. Тэгээд ер нь бол ангийнхаа охтуудыг зүгээр ялгадгүй хэлэхгүй илдэв бусаар хэлдэг тийм маш тийм тэнэг бүдүүлэг тийм хүүхэд байсан байгаа даахгүй эргээд ботход. Тэгээд ерөөсөө л ер нь амнаасаа гарч байгаа үгээ яг ингээд хүүхдүүд тэр хүүхэд сэтгэл зүрхэндээ яаж хүлээж авч байгааг мэдэхгүй тэгж хэлдэг те. Тэгээд өөрөө энийг яг ингээд амьдрал дээр гарч ирчээд эцэг их болсныгаа дараа ингээд ойлгож эхэлж байгаа байхгүй юу. Юун түрүүнд багадаа ингээд хийгээл ингээл ангидаа тоглож хэлж ийн гэж боддог байсан. Гэхдээ заримдаа сэтгэлийн зөвлөлөхээр ингээд үг хэлжсэн. Одоо найз нөхдөс юун түрүүнд би ингээд уушлахгүй байж байна. Үнэхээр намайг уучлаарай. Найз нь үнэхээр тэнэг байсан байна. За тэгээд өөр тохиолдсон нэг зүйлийн талаар та нарт яриа. Би өсвөр насны хүүхэд байсан байхгүй юу. Тэгээд нэг 14 5 таа ч юм уу те. Тэгэхэд ингээд ангийнхаа хүүхдийн байран дээр очиж ингээд бөөнөрөө саад маад нь суудаг, сакс макс тоолдог те. Тэгэхэд нэг ах байсан. Тухайн үед надаас нэг 4 5 ах байна нэг ах байсан. Тэр ингээд тухайн үед хуучин тэр байранд амьдарч байгаа нүүц юм байна. Тэр байр нэг хаяа ирдэг. Тэгээ тэр ах ингээд янгот ингээд гар мар ингээд ийм нэг юм яачдаг штэ шилмэлээр гэж цуцсан ингээд амар их гар мар нэрээс хоригтой. Тэгээ нэг ийм ер нь нэг жоох хүнд хүүтэн царайтай тийм байсан байхгүй юу. Тэгээд тэр нэг ах байсан. Тэгж байж байгаад 1 2 удаа ч ингэ ирлээ. Тэгээд нэр маа тэр найзын байрных нь хүүхдүүд ингээл юу байна ах мах гэсэн байдалтай байсан байхгүй юу. Тэгсэн чинь тэр ахгүй яг тэр дундаас яг намайг олзолсон байхгүй юу. Ер нь бол яасан бэ гэх юм бол би тэр ахтай жоох юм ярихтаа ингэ өдрөө нь харахгүй ч юм уу. Нэг ер нь жоох өөрийгөө айж байгаагаа ингэ тэр ахс жоох би жоох айгаадсан яг үнэндээ. Тэрийг шууд мэдээл тэрээс хойш намайг ингэ олзоод авчиж байгаа байхгүй юу. За тэгэл дараа нь би тэр байр нэг ганцаараа манцаараа ингээл очсон байж онгол. За дүү хоёул орц руу орох юм гээл. Тэгмэд орц руу ороод ингээл намаа ингээл нэг янаглаа л те. Тэгэл нэм хутга мутга гаргаж ирээл чи намайг энэ хутгаар яадгийг мэдхүүс түгээл нэг жоохон эрхийдлэх маягнтай айлгаад байгаа байхгүй юу. Тэг айгүй хэцүү. Бүр сэтгэл санаанд айгүй хэцүү байсан тухай надад түүхтэй. Яаж энэ одоо ингэхүү гээл. Тэгэл хамгийн зөв нь болохоор би найзуудтайгаа байх юм бол намайг яахчгүй те. Ингээд ингэ чинь. Яг ганцаараа манцаараа байх маах үед ч минтийн таарахаараа яг ингээд олцолж аваад. Тэг өөрийн мэдлгүй заяа. Өөрийн мэдлгүй ингээд чи орц руу ороод ирэх юм гот ингээд яа юу болохыг мэдчихэж байгаа шүү те. Тэг орц руу орчдөг те. Тэг энэ мэдчлэн зүйл яг Монголд маань үнэхээр ингээд даганц бий биш заяа. Ер нь бол ингээд манай үеийнхнээс өмнөхөн ч гэсэн ингээд үе болгонд нэг иймэрхүү нэг юм эрхийдлэх тэг үеийн зүрүү тэгэл нэг юм хатмаа болох те нэг иймэрхүү юм байдаг шүү дээ те. Тэгээ сүүлд сонсонгод одоо хүртэл Монголд иймэрхүү юм байдаг гэхээр энэний талаар ер нь яагаад бид нар эргэж ярьдгүй болоо гэж бодохгүй юу? Яагаад бид нар ингэ өсвөр насны хүүхдүүдийн хоорондоо дээрлэлтийн талаар ярьдгүй болоо гэж. Энэ бол маш их сэтгэл зүйн асуудлууд хүүхдэд трама болох магадaltaй асуудлууд байгаа байхгүй юу? За би яах вэ те? Эргээд ингээд тэр зүйлийг ингээд нэх амар одоо нэг дахиадаа нэг бодоол тэрнээсээ шаналаад байгаа юм бол алга. Яа гэх юм бол одоо нас биед хүрцэн те. Асуудал байх юм бол нүүр тулах боломжтой те болчихж байгаа байхгүй одоо бол. Тэгэнгүүт яг баг өсвөр насны дээр байгаа хүүхдүүд ингээд бүрэг чимхий айждаг. Заримдаа айгүй гоё ингээд хүмүүжлтэй хүүхдүүд мөхтөд хүртэл ингээд дээрлэгдэг. Би ч яг үннийг хэлэхэд бас тийм томоотой хүүхд байсан байгааг гэж төрүүлсэнчлэг те. Тэгэл яг доошоо бас нэг доотлын үе яах юм бол ингээд дээрлэгчдэг те. Энэ зүгээр л энгийн байдаг үзэгдэл болцсон байсан байна. За тэгээд тэр нэг ах уу те. Тэгэл намайг баян хэрхитлээл ингээл яад. Надад айгүй тамтай байдаг гэсэн. Яагаад гэх юм бол хамгийн анзаарэгдсэн зүйл нь тиймэрхүү хүмүүсийн хийдэг зүйл нэг юм байна. Ер нь чиний хойноос хэр хөөцөлгөө өндөртэй хүмүүс байна. Одоо аав ээж нь хэр хойноос нь ингэж хөөцөлгөөтэй аав ээж нь юу ийдгүү бас те. Тэгээд ах ихч байна уу? Одоо энийг хамгаалах хүн байна уу? Тэр их маш чухал заяа. Хэрвээ чи ингэж өмөөрөх ах махгүй ч юм уу те. Тийм байх юм бол ер нь бол чамайг олзлох боломжтой. Тэгээд ингээд бөөнөрөө ингээд байж байгаа л 2 3 мураараа ингээд байж хат би бас байх юм бол над руу л ингээд жоохон гарта хатаглал аргатлал гэдэг гэсэн заяа. Тэгээд тэр нөгөө хажуу сууж байгаа 2 найзын гут нэг нь ээж аав нь ингээд ер нь жоохон хил амтай ч юм уу яадаг. Нөгөөт нь болохоор ингээд ахтай. Тэгээ ахтай хүүхд мөхтгөлөөр яачих гээд байгаа байхгүй. Яг уг нь бол огтой бол би энэ асуудлыгаа ингээд найз төгтөө ч юм уу хилээд те
бас ингээд эр хүний асуудал шийдэж болохоор байсан байхгүй яа тэгэхээр за манай чи ингээд байна бөөнөрөө ингээд энийг чийдэхүү те Монгол тэгдэг байсан те тэгээ би гол нь тэгмээргүй байсан байхгүй энэ аюу хэцүү тэгээ хойшоо ар гэртээ хэлийхээр яг хэлэхээр яах юм яг юу энэ асуудал яаж шийдэх юм гэдэг энэ амар ойлгомжгүй байсан байхгүй тэгээ нэг өдөр ингээд тархны вокзал дээр орой нэг 23 цагийн үед ингээд дэлгүүрээс гоймоо аваад найзуудаа хонохгоод бөөнөрөө гоймоо авц ундаа авцыг явж исэн чи яг таардаг хгүй. Тэр чи одоо маа тархны вокзалын тэр арын хэсэг бол ерөөхдөө юм харанхуу тийм хэсэг. Тэгэл яг гэж лөөдөж гараад ирж байгаа юм чи. Гэл нэг зөвүүн царайтай. Дүүнэр ийшлээ гэл тэгж байгаа хгүй. За ер нь бол юу болохыг ойлгож байгаа шүү дээ мэдчихэж байгаа тий. Тэгэл тэр ийшээ мод руу очлоо. Тэгээ байцсан чи над руу ингээл чи одоо вацаа минь яагаад ингээд алга болчихоо тий. Би чаагаата одоо өдөржингөө шүнжигөө зодно модно ч юм уу тий. Тэгж мэгж байгаа байхгүй юу. Тэгээ бэц маа хажууд зүг зүгээрээс хоёр ингэ найз байгаа. Нэг нь ингээд ахтай гол, нэг нь ахтай, нэг нь болохоор ахгүй байгаа байхгүй. Тэнгуул шууд хаарч арж байгаа мангар зөв. Тэр ахгүй тэр маа тэр найз шууд ингэ халгацдаг байхгүй. Амар халгацсан заяа. Тэр үнэхээр амар халгацсан. Яг хүнийг зүг зүгээр зогсож явахт нэг гиндүүлээд ингэ халгацж байгаа байхгүй. Тэгэл халгасан маа найз тэр найзтээс үнэхээр шазууртай заяа. Яг ингээл нүдэн анаал тэгэл яа саахан дөө өөлөх гээд байгаа юм өөлөл гэсэн маа тэр нэг шүдээ зугаал үгүй гэсэн чи яа одоо шүдээ зугаад байна юм байна гэл те нэг юм нэг зэмүүн штэ нэг чи яаж хараад байгаа юм ч юм уу те нэг тиймэр хүмүүс чинь тэгдэж штэ тэгээ байдсан чи тэгэл за одоо намаа зөхөх ээлж боллоо за өнгөрсөн одоо ч би ингээ зөхөөлөх юм байна да гэж бол тэгээ байдсан чи яг хажуугаар нэг машин таах ирдэг хгүй яг зам дээр ингээ ирснэ цосноо нэг юм наахуфтар ах заяа тэгээ цээжин дээр юм хүстэй нэг ах буужчихсан яасаа ахын өнөр энэ та нарыг яагаад дээрлэхэд байгаа юм уу гэсэн чинь өөдөр чинь ахаа энэ манай дүүнэр байгаамаа тийм үстэй маа дүүнэр үстэй гэл тэгсэн чинь бид нар угсаал царай нэр нь ойлгомжтой байгаа шүү дээ тэгэл бид нэг аман дээр энэ манай ах байгаамаа гэж хэлсэн ч гэсэн нөгөө ах чинь чимүү пестаун түрүүнээс тэндээс хараадсан чи яа хүүхдүүдийг зүгээр ойлгохгүй нэг аль нөгөө ах чинь зодгоцсон зодоол тэгэлс нөгөө нэг ах чинь та гур одоо яв гээл бид гур яваал тэгэл бид гур чи яваал ёо өстой ямар амар юу байваа те юм муу юм болоход ямар ойрхон байв гэл өөр маа надад дуусна найз хөр гэдгээл чимээгүй явж байгаа байхгүй. Тэгэл энэ мэдчлэн нэг юм хөгийн заяа хараа. Үедээ бол тэр хүн чадахгүй. Тэгвэл доошоогоо энэ нэг юм бацаанар руу ингэдэг те. Нэг юм одоо хүртэл ингээд Монголд маань байдаг аа. Энийг бүгдээрээ нэг ярихгүй бол үнэхээр болохгүй нэрээ. Тэгээд дараа хүний дарамтанд орох те. Хүний дарамтанд орохоор аяг хэцүүч та нар мэдчихэж байгаа сте. Хүний дарамтанд орохоор ямар ойлгохтой байх юм бэ? Аюу ингээл хичээл дээрээс ингээл энэ тэнд явахтаац ингээл яна ингээд таарчгүй дээ ингэчгүй дээ гэсэн нэг юм дарамтууд байдаг байхгүй юу. Тэгээ угтаа бол би бас яг тийм багтаа тэгж бас нэг юм хүн амт нөх амт дээрлэхүүлээд байдаг. За бус хүмүүсийг бодвол те сайхан найз нөхдөд байна те. Тэгээ олон бас дэжгүй ахнар бахнар байдаг байсан. Гэхдээ би зүгээр тэр хүмүүст яг энийг хэлчихээр би өөрөө нэг онгоонд орох гэдэг байгаа байхгүй юу. Гол нь ингээд айцсан. Тэгээ жоохон багт чинь те нэг айцсан байцэг гэх юм бол өөч арчигөөс та нэтрэг гэл юм байдаг шүү дээ. Тэгээ ингээд нэг иймэрхүү сонио асуудлуудтай байдаг байсан. Тэгээд мэдээж том болоод амьдрал дээр гарч ирлээ хүүхдтэй боллоо те. Тэгээ эрэгтэй хүүхдтэй боллоо. Тэгэл ягууд хүүхдүүдэд анзаараад тэгэл багадаа аягүй хөөрхөн хүүхдүүд чинь ингээл аава намайг сургууль дээр энэ зодсон энэ цогсон мөксөн гүнгүүл гэдэг байсан шүү дээ те. Томроод ирэхээр нэг жоохон томроод ирэхээр хэлхээ болчдөг юм байна л да. Тэгэнгუთ энийгээ бас хүүхдтэй сайн ойлгуулж явах хэрэгтэй байна л да ер нь бол. За би нэг өдөр хүүхдтэйгээ бас ярьсан. Тэгээ миний хүү ингээд сургууль дээр нь дайжгүй яаж нээсэн гэсэн чинь хүүхд чи ярьдгүү. Тэгэл би өөрөө ярьсан. Миний хүү аавда ярих юм байвал ярьж байгаарэ. Яа гэх юм бол аавнц багада энэ чам шиг юм хүүхд байсан байхгүй юу. Тэгээд ингээд аавыг ингээд бас ингээд хүүхдүүд мөс хаяа ингээд цохиж мохонгууд аав нь ингээд буцаагаад ингэдэг байсан шүү. Заримдаа ингээд яадаг байсан. Тэгээ би аав ээжтэй хэлцдэг байсан байхгүй юу. Миний хүү аав ээжтэй хэлэхгүй бол болдгүй заа юу миний хүүгээд аюугаа ингээд ерөөсөн чинь нөгөө хүүхд маань яг тэрний дараагаас ингээд онгоогоод манай аав ч гэсэн яг над чиг юм мэдрэмжийг авсан юм байна гэдэг. Надад ингээд сургууль дээр болсон ганц хоёр юм ярьж эхэлж байгаа байхгүй юу. Намайг ингээд тэр охин ингээд зогсон. Тэгээ би ингээд буцаага зогсон чинь ингээд багш над руу уурлаад чи эрэхтэй хөхтэй яа зогж байгаа гэдгсэн. Гэхдээ аава би тэр охиныг зохиогүй өөрөө гэсэн зогсон гэх мэтчлэн ингээд ярьж байгаа байхгүй юу. Хүүхэдтэй болоогүй бол магадгүй би энэ талаар ярихгүй байж магадгүй шүү нэрэн гэсэн. Яг ингээд өөрөө том болоод амьдрал дээр гарч ирээд хүүхэдтэй болоод ирэхээр мэдээж хүн эцэг хүн те саа зоохон нэмэгдэж байгаа шүү дээ те. Тэгээ би ингээд бодоод сүүлийн үед ингээд Монголд маань маш муухай балмад хэрцгий хэрэгүүд гарч ин. Энэ юунаас үүсэж байгаа юм бэ гэх юм бол эцэгхийн хараа нэлт те. Үнэхээр харамсалтай тохиолдлууд бас байна. Одоо манай багын найз гэдэг байна. Ээж аваараа Солонгос руу ажил хийх гэж явцсан. Үнэхээр тэр найз бол
өстө замбраагаа алдчихсан те. Мөнгө нь ингээ ороод ирдэг. Тэгээл ингээл аригтаараас тамхи мамх юу хийтин те. Үнэхээр тийм байдаг гэсэн байхгүй. Тэгээд яг гоо ингээд цаашаа ярингууд манай Монголын нийгэм эдийн засгийн асуудлууд хүртэл яригдах гэдэг байгаа байхгүй. Хэрвээ улс төрөнд дайжгүй байсан бол бид нар гадагш авч ажил төрөл хийгээч үгүй ч үгүй яригдах гэдэг байгаа байхгүй. Тэгэл ингээд бодоход хүүхдүүдтэй яг тэр 10-аас ядаж 16 нас хүртэл тэр 6 жил идэвхтэй хажууд нь ер нь бол нэг жоохон хараа хяналт нэг мэдгэтгүүц биш заяа нэг юм хараа хяналттай гэдэг мэдгэтгүүлэхгүй бол яг тэр үедээ яг хүүхдүүд яг хараа хяналт байхгүйгээс ингээд нэг найз нөхдийн нөлөөлөлт автах тиймэрхүү юм их байдаг байхгүй. Аз ууж гэхдээ бас нэг тийм муухай тийм найзууд бас байсангүй. Тэгээд яг хуу тийм муу юм дурууддаг найзууд бол байсан. Тэгээд яасан хувь тавилан ч юм мэдэхгүй дээ тэр хүмүүсээс салсан холдсон тий. Тэгээд үнэхээр энэ асуудлыг бид нэр ярих болсон баха. Энийг одоо бүүнэр яаж хийх юм. За тэгэнгүүт одоо Франц улс дээр жишээ авъя л да тий. Франц улс дээр жишээ авъя. Тэгэнгүүт Франц улс дээр хууль гаргачлаа. Одоо Аксельмон гэдэг одоо нэг ялгуурлан гадуурлалт гэдэг тий. Сургуулийн орчинд одоо нэг нэгнийгээ бүүл идэх тий. Иймэрхүү юм дээр ингээд хуульчилсан. Одоо жишээ нь яадаг чинь тий. Сургуулийн орчинд утас муц хэрэглэхгүй үзэхгүй. Сургуулийн орчинд бол ерөөсөө утастай байж болохгүй. За тэгээ ямарваа нэг юм чамааг ингээд бүүл идсэн юм гарах юм бол багштай хэл, багш нь захиралтай хэлнэ. Эцэг эхийн дуудана. Тэр бүүлидэд байгаа хүүхд эцэг эхтэй уулзна. Хүүхдтэй та анхаар. Хүүхдтэй та анхаарад энэ зас тий. Тэгээ танд ийм хугацаа өгье тий. Ингэдэг. Ингээд ерөөсөө багаас нь хүүхдүүдийнхаа ер нь зөв тийшээ чиглүүлэх юмуд хийгээд байна л да. Яг уу Францад ингээд зарим бацаанаар бол үнэхээр хүмүүжлэг бацаанаар ингээд байдаг заяа ингээд яатсан мэдхгүй тэгээд яа тий. Хамгийн гол нь энэний төлөө ингээд томчууд нь юм хийгээд дуграад тий. Одоо бид нэр өөрсдөө зүйлээл одоо ирээдүйд хүүхдүүдэд үзүүлэхгүй төлөөл ер нь явдаг гэж боддог байхгүй юу. Ер нь бол өөрийнхөө үзэжсэн муухай мэдрэмжүүдийг аль хүүхдүүдэд баг мэдрүүлэх юмсан. Мэдээж яг уу зарим үедээ хүүхдүүдийг бас нэг нийгмийн харилцаандаас оруулаад харж үзэх хэрэгтэй л дээ. Яах нь ямар шүү зан ааш гаргад юм байна. Тэгвэл тэрийг анзаараад бас нэг тиймэрхүү хэлэх юм байна. Тэгээ бүгдээрээ яг энэ бичлэгээр хэлэх гээд байгаа миний гол санаа гэх юм бол энэ сургууль дээр байдаг ялгарлан гадуурхалт те. Тэгээд одоо энэ гар утсыг сургууль дотор нь хэрэглүүлэхгүй тиймэрхүү арга хэмжээнүүдийг аваад байвал яа тийм болоо гэж бодож байгаа. Мэдээ сургуулиасаа гараад ингээд чөлөөтэй утас үзэж болно. Сургууль дотроо бол ингээд ядаглаад нэг наварт нь утас мцыг ингээд болиулах. Тэгэд бас яг утсынаас давхар хянана гэхээр бас хэцүү л дээ. Энэ хүүхдүүдийн чинь бараг нэг ид хэрэгтэн болчихж байгаа аюу хэцүү. Тэгэд нийлж байгаа найз нөхдөд маш сайн анхаарах хэрэгтэй юм байна. Тэгэд яг хуу эцэг эхээс бол маш их үүрэг оролцоон шаардна. Тэгээ энийг ер нь ингээд манайх шиг улс орон эртхэн ингээд арга хэмжээ авч хүүхэд залуучуудыгаа баг дээр нь засаж залруулж авахгүй бол одоо энэ үр дагаврууд нь ингээл баг багаар мэдэгдээд байна. Юу гэж харж байгаа. Одоо нэг манай суугдсан хуучин гимтэргийн подкаст яриануд хийдэг байсан ингээд болсон байхгүй. Яа тэгэхээр судалж авах ингээд тэрийг орчуулж судалж авах үед маш юм чихүүцэн тиймэрхүү деталь юмнууд гарч ирэнгүүт энийг би ингэж мэдэрч байгаа юм чинь цаад хүмүүс одоо яадын те. Тэгээ би ер нь яг гинтергийн яриануудыг хийхээ болсон байхгүй. Тэр маш муухай мэдрэмж. Яг эхэндээ ингээд сургамж болох үүднээс ч юм уу ингэжсэн мөртлөө тархинд ирж байгаа стресс тэр муухай юмыг ер нь тэгээ муухай юмыг хүнд түгээж яах юм гэж бодсон юм. Ер нь тэгээ манай сууг одоо тэгээ дагч нар айгу багасж байгаа л да. Яа гэх юм бол яг гинтергийн подкаст сонсох гэж дагсан хүмүүс маш их байдаг. Би болохоор сувгийнхаа чиглэлийг бол ер нь бол жоохон бодиттой үнэнтэй жоохон ойрхон айлуулах те. Мэдээж гоё жоохон жаргалтай happy юмнуудыг л гоё одоо тавья гэж бодоод байгаа. Тэгээ та бүхэн бас мэдээж гимтергийн сувгийг сонсоход дагаж орж ирсэн хүмүүсээ бол мэдээж subscribe хийж болно. Та сонголт бол та нарын гарт. Тэгээд бүгдээрээ энэ хүүхдүүдийнхаа төлөө энэ одоо юу их вэ те? Энэ баг дээр нь бүгдээрээ нэг арга хэмжээ авах ямар арга чарганууд байна. Гэхдээ мэдээж би мянган хүүхдтэй хилээд өөр тэнд эцэг эхчүүд хүүхдтэй хайчих юм бол тэр хоёр чинь нийгэмдэр уулзахаараа мэдээж үйл бодолтод зөрчилтөө үүснэ. Тэгэхээр нэг ерөөд маасаар нь яаж хүүхэд залуучуудтайгаа гоё соён гэгэрүүлж сайн хүмүүс болох вэ айлуулах те. Энэ талаар л ярих гэсэн. Тэгээд бичлэгийнхаа төгсгөлд ингээд та бүхнээс хүсэх юм бол айлах энэ бичлэгийг олон хүнд түгээж өгөөрэй. Тэгээд санс тэглээ доороос харамгүй бичээрэй. Ер нь хүүхдүүд рүү анхаарахгүй бол бүгдээрээ л үнэхээр болохоо байжжээ. Яг гоо бид нэр одоо манай үеийнхэн бол одоо туг тахиддаг ч юм уу те яадаг ч юм тэр хамаалга. Бүгдээрээ ирээдүйн хойч үедээ нэг яг нэг энэ өсвөр насны энэ бага насных нь энэ эрүүл аюулгүй орчин дээр нь жоохон анхаарахгүй бол
Энэ сэтгэл сэртийлэх юм, энэ аимшигтай хэрэгүүд мэдгүй энэ за дэвшигтэй хамтсан та бүхэндээ баярлалаа.